байцгаана уу? За өнөөдрийнхөө хичээлээр бүгдээрээ тав боо дээрээ каргоны хаягаа холбох. За тэгээд чанартай сайн бараатай дэлгүүрүүдийг сонгож шилж авах. За тэгээд тав боо дээр хайлт их зэргийг сурах болно. За тав боо дээр карго хаягаа холбохын тулд эхлээд тав боо руугаа дарж орох нь байна. Ороод эхний нүрний баруун доод буланд байрлах хүнтэй дүрсэн дээр дарна. Дараагийн утас руу ормогцоо баруун дээд буланд байрлах тохиргоо цэс рүү орно. Тохиргоо цэс рүү орсны дараагаар ийм сонголтууд гарч ирнэ. Тэрэн дундаас тэр зурагны доор байрлах улаанаар дугуулсан хэсэг рүү орно. Үүний дараагаар нүүр хэсэгт улаанаар дугуулсан улбар шар бичиг гарч ирнэ. Энэ нь болохоор тав боо дээр хаяг нэмэх гэсэн утгатай юм аа. За эхний хэсэгтэр бол ихэнх каргонууд зөвлөхдөө ирээнд хүлээж авах хүний нэрний ард өөрийнхөө Монголд бараа хүлээж авах утасны дугаарыг бичиж өгөөрэй гэдэг. За тэгэхээр хамгийн ихний хүснэгтэд бол нөхөнд бол одоо хизүүлээ. Хоос нь нүдэнд хідүүлээ. Ирээнд бараа хүлээж авах хүнийхээ нэрийг эхлээд бичиж өгье. За ингээд каргоноосоо бол ерөнхийдөө шууд копи доод аваад шууд энэ чинь ингээд биччихдэг. За хүлээж авах хүний нэрний ард өөрийнхөө Монголд хүлээж авах утасны дугаарыг бичдэг. За ингээ утасны дугаараа бичнэ. За хоёр дахь хүснэгт бол утасны дугаараа. За энэ утасны дугаар нь болохоор та Монголд хүлээж авах утасны дугаараа бичихгүй ирээнд таны барааг тосч авах тэр каргоны утасны дугаарыг бичиж өгөх нэ. За утасны дугаараа орууллаа. За мэдээж код нь нэмэх 86 буюу Хятад улсын код байна. За гурав дахь нь болохоор үүн дээр болохоор одоо Хятад байрлах каргоныхоо одоо хот мууж дэлгэрэнгүй хаягуудыг оруулж өгдөг байгаа. За дарж ороод энэ улаанаар дугуулсан дээр нэг дарах хэвээр. За энэ нь болохоор Хятадын их газар гэсэн утгатай үг бөгөөд эрийн хот нь Хятадын их газарт байрладаг байгаа. Улаанаар дугуулсан дээр дарсны дараагаас доошо гүйлгэхэд бол айгүй их сонголтууд гарч ирдэг. За эдгээр нь болохоор Хятадын их газрын бүх одоо мужуудыг зааж байгаа. За тэгэхээр эрийн хот маань өөрөө өвөр Монголын өөртөө засах оронд байрладаг. За тийм учраас доошо гүйлгэж агаад Н гэсэн үсэгний хамгийн ихний сонголтыг дугуулах хэрэгтэй. Н-ийн хамгийн ихний сонголт буюу өвөр Монголын өөртөө засах орныг сонгосны дараагаар за энэ дахин сонголтууд гарч ирнэ. Үүн дундаас доошо гүйлгэж байгаад X гэсэн үсэгний ард байгаа шилийн голыг сонгох хэрэгтэй. X-ийн хамгийн ихний сонголт байгаа. X-ийн хамгийн ихний сонголт шилийн голыг сонгосны дараагаар одоо хотоо сонгох хэрэгтэй. За хот нь болохоор эрийн хот учраас I гэсэн үсэгний ардлын ганц сонголтыг дугуулахад болно. I үсгэн дээр эрийн хотыг сонгосны дараагаар дахин дараад I-гийн хоёр дахь сонголтыг хийн. Хоёр дахь улаанаар дугуулсныг сонгоно. За үүний дараагаар зураг дээр улаанаар дугуулсан хэсэгт та каргоноос авсан каргоныхоо дэлгэрэнгүй хаягийг паст буюу одоо хуулж тавих хэрэгтэй. За ингээд бүх юмаа бүрэн гүйцэд бүгэлснийхоо дараа энэ цэнхрээр дугуулсан хэсгээр дарна. За энэ нь болохоор тухайн хаягаа тав боо дээр хадгална гэсэн утгатай юм аа. Каргогоо амжилттай холбосон хэсгээ яг карго холбох үеийнхтэйг ижлэхэн шалгах нь байна. За тав боо руу ороод баруун доод буланд байрлах хүний дүрс рүү дарлаа. За тэнгүүдээ баруун дээд буланд байрлах тохиргоо цэс рүү энэ жижигхэн дээр дарж орно. За оронгуудаа энэ хүний зурагтайгийн доотлынх нь бичиг рүү дарж орно. За ингээд ормогц хэрвээ каргоны тань хаяг утасны дугаар тань зөв болвол ингээд таны каргоны хаяг зөв холбогджээ гэсэн үг юм аа. За тав боо платформ дээр маань өөрөө маш олон дэлгүүрүүд байрладаг. За тэгэхээр дэлгүүрээс бараа захиалгахдаа тухайн дэлгүүрөө маш сайн судлах хэрэгтэй. За ерөнхийдөө бол ийм дөрвөн одоо зэрэглэлээр дэлгүүрүүдийг бол ямархуу чанартайг нь бас гадарлаж мэдэж авч болно. За эхнийх нь болохоор энэ зүрхтэй байна. 1-5 зүрхийн хооронд байна. За зүрхтэй дэлгүүрүүд нь ерөнхийдөө бол бага тооны бараа худалдаалсан. За магадгүй найдвартай байх магадлалтай. За бараанууд нь бол бас их чанаргүй байх тийм магадлал өндөр байдаг. За хоёрдугаарт нь бол энэ алмаз харагдчихээн. За мөн л адил 1-5 алмазаар зэрэглэгдсэн байна. За алмазтай дэлгүүр нь бол ерөнхийдөө хоёр дахь зэрэглэл гэж авдаг. За алмазтай дэлгүүрүүд маань бас ерөнхийдөө бол тодорхой хэмжээний борлуулалтыг бол хийчихсэн байдаг. Бас итгэж болох
Тэ итгэж болох тийм дэлгүүрүүд байдаг бахна. За 3 дахь нь болохоор энэ цэнхэр титэмтэй дэлгүүрүүд байна. За мөн л адил 1-5 цэнхэр титмээр зэрэглэгдсэн байна. За цэнхэр титэмтэй дэлгүүрүүд нь болохоор бас хамгийн сайн дэлгүүрүүдийн тоонд бас орж болно. За борлуулалт болон үнэлгээгээр бол бас нэлээд дээгүүр явж идэг. За хамгийн сүүлийнх нь болохоор энэ шарт титэмтэй дэлгүүрүүд байна. Мөн л адил 1-5 юм титмээр зэрэглэгдэж байна. За шарт титэмтэй дэлгүүрүүд нь бол Taobao-ын хамгийн сайн дэлгүүрүүд, борлуулалт ихтэй. За тэгээд бараа худалдаж авсан хүмүүсээс одоо ингээд ирсэн үнэлгээ сайтай ийм хамгийн сайн дэлгүүрүүд бас байдаг бахнэ. Тэгэхээр Taobao-оос өөрөө бараа захиалгах гэж байгаа бол за иймэрхүү дөрвөн зэрэглэлээр бол ингээд тухайн дэлгүүрээ бас ингээд зэрэглэж, ангилж байгаад сайн үзэж байгаад бараа захиалж болно. За хятад дотроо бол бараа хүлээж аваад ямар нэгэн асуудалтай дутуу ирсэн, өөр бараа ирсэн бол 7 хоног дотроо буцааж болдог. Харин Монгол руу одоо ирэхэд хугацаа их шаарддаг. За тэгээд тухайн одоо ирээнд хүлээж авсан өдрөөр нь ингэж тооцдог учраас Монголоос ямар нэгэн асуудалтай бараа буцаагаад хятад руу явуулж солих одоо тийм магадлал бол ер нь бол баг байхгүй. Ягаад тэгэхээр илүү их зардал гардаг. Дээрэс нь бас сольж өгдөхгүй. Ягаад тэгэхээр хугацаа найл хэдийн хитэрчихсэн. Тийм учраас анханасаа Taobao-оос бараа авахдаа дэлгүүрээ маш сайн судлаад, дэлгүүртэйгээ өөрсдөө чадхаараа харилцаад, сайн асуугаад, сайн судалсныхаа дараа барааг авах юм бол ер нь бол одоо чанаргүй, найдваргүй, буруу бараа ирэхээс бол ийм эрсдлээс бол сэргийлж өгдөг байгаа. Тэгэхээр дэлгүүрээ маш сайн судлах хэрэгтэй. Дэлхийн дагуу Taobao дээрээс дэлгүүрийнхаа хэр чанартайг үздэхээ. Taobao руугаа ороод дурын нэг бараагаа сонгож орлоо. За дурын бараагаа сонгоод дараад оронгууд тухайн барааны бүх мэдээлэл нь энэ нүүрэн дээр бол одоо ингээ харагдчихээн. За энэ дэж хамгийн ихэнд зураг байна. Зураг, тухайн барааны зураг. За ингээд гүйлхэнгүүт бол ингээд хоошоогоо зургнууд нь харагдчих байна. За дараагийн хэсэгт болохоор үн харагдчихээн. За энэ ихний үн бол үндсэн үн. Энэ харин хоёр дахь цэнхрээр дугуулж байгаа бол одоо тухайн барааны маань хямдралтай үн харагдчихээн. За энэс доошоо гүйлгэнгүүд тухайн барааны маань одоо нэршил энэчээ явагдаж байна. Харагдаж байна. За үүнээс доошоо явуулангууд бид нар Ирээн хот руу бараагаа авдаг. За тэгэхээр Ирээн рүү маань ихэнх дэлгүүрүүд болвол дандаа юм хятад дотроо тээврийн хөстөгөр хүргэж идэг. За тэгэхээр энэ цүнх маань Ирээн рүү хүргэлтэн энэ ч харагдчихээн 5 оны нэмэлт хүргэлттэй. Одоо энэ үнэн дээрээ 5 он нэмэгдэж төлбөр төлжиж та бараа Ирээн рүү хүлээж авах боломжтой гэсэн үг. За энэ хэсэгт болохоор төлбөр төлснөөс 24 цагийн хугацаанд таны барааг илгээж өгнө. За мөн 7 хоног дотроо солих боломжтой гэсэн ийм мэдээлэл харагдаж байна. За ингээд доошоо явангууд энэ хэсэгт болвол барааны одоо сэтгэлдлүүд орж ирж идэг. За сэтгэлдлээ харахын тулд энэ бүгдийг харах дээр дарах юм. За энэ дээр дарж оронгууд энэ барааг худалдаж авсан хүмүүсийн сэтгэлдэл явж байна. За ийм гэдэг одоо доошоо ийм янз бүрийн сэтгэлдлүүд байна. Тус бараан дээр болол ерөөсө зураг байхгүй байна. Дандаа ингээд хан зүсгээр бичсэн сэтгэлдлүүд харагдаж байна. За буцаж гараад энэ хэсэг дээр маань одоо асуулт хариулт явагдаж идэг. За худалдаж авахаар сонирхож байгаа хүмүүс маань одоо энэ хэсэг рүү ороод одоо энэ бараа ямар хувь вэ, материал нь ямар хувь вэ ч юм уу одоо ингээд өөрийнхөө хүссэн асуултыг асуунгууд бас дэлгүүр болоод бусад хүмүүс ингээд хариулж өгдөг бахнэ. За харин энэ цэнхрээр дугуулж байгаа хэсэг бол тухайн дэлгүүрийн маань нэр байна. За нэрний доор нь болохоор түрүүний харагдсан титмүүд маань медалууд маань харагдаж байна. За ерөнхийдөө энэ дэлгүүр бол бас найдвартай байх, магадлалтай, гайгүй бараан чанартай байх боломжтой. За үүний араас болохоор энэ нийт рейтинг харагдаж байна. За ерөнхийдөө бол одоо энэ дэлгүүрийнх нь үйлчилгээ хэрүү, за тэгээд энэ хүргэлтийн үйлчилгээ хэрүү гэсэн юм одоо рейтингүүд харагдаж байна. За ингээд доошоо гүйлгэх юм бол тухайн дэлгүүрийн маань танд санал болгож байгаа бараанууд ингээд энэ хэсэг дээр харагдаж байна. Одоо ийм зүнх гэдэг одоо танд санал болгож байгаа тус дэлгүүрийн бараанууд харагдана.
За үүнээс доошоо явуулахаараа энэ хэсэгт бол одоо дэлгэрэнгүй мэдээлэл явж гин гэсэн үг. За одоо энэ тухайн цүнхний мэдээлэл байна. Зузаан нэм одоо килограмм нэм ч юм уу. За тэгээд доошоо явуулангууд бас дэлгэрэнгүй юм наривчилсан деталь зургууд, мэдээллүүд харагдчихээн. За жишээлбэл энэ ч одоо цүнхний энэ нийт хэмжээсийг оруулж өгсөн байна. За тэгээ материалыг оруулж өгсөн байна. За тэгээд хэмжээг нь оруулж өгсөн байна. Өнгийг нь оруулж өгсөн байна. За тэгээд доошоо явуулангууд нэлээд деталь зургуудыг одоо урдаас нь, хажуу талаас нь, хойноос нь гэд ингээд оруулж өгсөн байна. За деталь зургуудыг бол доошоогоо гүйлгэж байгаа маш сайн үзэж явах хэрэгтэй ээжидэг. За одоо буцаж гараад өөр нэг бараа орж үзье. За тав бовынхаа нүүр хуудас руу ороод за энэ барааг дарж ороод үзчихье. За бараа руугаа дарж ороод мөн л адил эхний нүүрэн дээр нь тухайн барааны зураг бичлэгүүд байна. За ингээ хоошо гүйлгээд бүх зургийг үзэж болно. За доошо буулгангууд энэ одоо үнэн нь байна. Одоогийн үнэн нь бол 55 яана. За харин тус яг бодит үнэн нь бол 199 байж байгаад хямдраад одоо ийм 55 янаар тавалын цанцыг худалдаж авч болох нь байна. За ингээд үүнд одоо сайзын сонголтууд орж ирж байна. За сайзын сонголтууд бас өөрийнхөө хэмжээнд харуулад одоо ингээд захиалаад авчна. За энэ ингээд дэлгүүр нь хаана гэдэг вэ гэхээр Гвандун мужийн Гванжуу хотод байдаг байх нь байна. За энэ дээр болохоор ямар нэгэн нэмэлт төлбөр орж ирээг бол тус бараг 90 хот руу өнгөө өргөх нь гэсэн үг. За тэгээд энэ хэсэг дээр болохоор 7 хоног дотроо сольж болно. За хамгийн чухал нь болохоор бараа захиалснаас хойш 7 хоногийн дотор таны бараа илгээж өгнө. За доошоо явууллаа. Мөн л адил энэ хэсэг дээрээс сэтгэлдлийг олж дарж ороод уншиж болно. За энэ бол дэлгүүрийнх нь нэр нь байна. Энэ титэн байна. За энд болохоор тухайн дэлгүүрийг үнэлсэн одоо нийт рейтинг байна. За мөн дахиад доошоо явуулангууд тухайн дэлгүүрээс танд санал болгож буй бараанууд ингээ харагдчихээн. За доошоо явуулангууд одоо хямдралтай байгаа хэсэг гэдэг одоо ингэж орж ирж байна. Дахиад доошоо гүйлгэнгүүт сайзаа одоо хэрхэн сонгох талаар илүү дэлгэрэнгүй байна. Жишээ нь эмэрсмэр гэвэл хамгийн ихэнд одоо мөрний хэмжээ, ханцууны урт ч юм уу ингээд сантиметраар илэрхийлээд илүү детальчлаад үзүүлсэн байгаа. За ингээд бүр доошоо явуулахаар одоо ингээд тухайн барааны маань деталь зургууд ингээд гарч ирж байна. За иймэрхүү маягаар бол дэлгүүрээ ингээд сэтгэлийн үзэж агаад бодит зургийг ингээд харж агаад сайзныхаа нарийн деталь хэмжээсүүдийг үзэж агаад бүх зургийг үзэж байгаа, бичлэгийг үзэж агаад бол ингээд бараагаа захиалж авч авдаг бахнэ. Дахин сануулж нэг зүйл хэлье. Түрүүн дэлгүүрийн зэрэглэл ярьж байхдаа сануулж хэлж байсан тухайн бараа маань бол хятаддаа 7 хоног дотроо буцааж солих боломжтой байдаг. Харин Монгол руу ирэхийн тулд эхлээд ирээний хаяг руу очоод за ирээний каргоноос дамжаад улс дамжаад Монгол руу ирдэг учраас маш урт хугацааг зарцуулдаг. За түрүүн миний хэлсэн энэ хэсэг дээр гарч байгаа 7 хоног дотроо бол сольж буцааж болно. За энэ хэсэг бол зөвхөн хятад доторх Хятад дотор одоо хятадд амьдардаг, хятадаас худалдаа авалт хийж байгаа хүмүүс зориулсан. Тийм учраас Монгол руу ирж байгаа бараа нэгэнт одоо хүлээж аваад маш удсан байдаг учраас дэлгүүрүүд бол ихэнхдээ сольж буцааж өгдөггүй. Тийм учраас үүнийг сайн анхаараарай. За тэгээ өнөөдрийнхөө хичээлээр бүгдээрээ Taobao платформд каргоныхоо хаягийг холбоох, за тэгээд дэлгүүрийн зэрэглэлүүдийг үзлээ. За одоо тухайн барааныхаа мэдээллийг яаж харах, бодит сэтгэлдлүүдийг яаж харах, деталь зургуудыг яаж харах, үнэн нь ямар байх. Тэгээд мөн бас бус мэдээллүүдийг хэрхэн авах талаар үзлээ. За тэгээд захиалга хийхдээ маш сайн судалж захиалга өгөөрэй.